Энэ удаагийн хөгжлийн бодлогын урт хугацааны төлөвлөгөө бол танилцуулгын хувьд дээрээс нь судалгаа эмх зэгцийн хувьд бол маш сайн орж ирсэн байна. Энэ дээр бас би төлөөлөгчийн хувьд бас сайшаах ёстой гэж бодож байгаа. За хоёрдугаар асуудал бол 2000-аас 2020-аас 2024 оны 4 жилийн хугацаанд бол Бадамсрын дарга засаг даргаар ажилласан. За бүрэн эрхээ хэрэгжүүлсэн иргэдийн хурлын хилцсэн шийдвэрлсэн асуудлын ерөнхий агуулга бол нийгмийн баримжаантай төсөл хөтөлбөрийг голчилсон, боловсрол, эрүүл мэнд рүү чиглэсэн ийм одоо төсөл хөтөлбөр болцсон явсан ийм өвөрмөц өөрийн гэсэн бас нэг хэв загвартай 4 жил явж ирлээ. За одоо 2024-аас 2028 онд гэрэлцэг дарга 2024-аас 2028 онд бол яг ёл гэдэг засаг даргатай энэ 35 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн иргэдийн хурал аль салбараа голчлон үр дүн гаргах юм бэ гэдэг бас нэг чиглэлийг бид нэр барих ёстой гэж бодож байна. Энэ танилцуулсан хөгжлийн төлөвлөгөөр бол би нэг юм анзаарахтаа эдийн засгаа тэлэх, эдийн засгаа чадахжуулах ийм одоо чиглэл рүүгээ голцсон явах нь да. За хөрөнгө оруулалтын ажлууд нь бол илүү амьдрах орчны нөхцөлийг сайжруулах чиглэлрүүдэд явах нэ гэж бодож байгаа. Тийм учраас 2025 оны засаг даргын одоо бидний баталсан төсөв за үндсэн чиглэлийг хараад үзэхэд бол анзаарчихсан учраас дараагийн жилүүдэд энэ үндсэн бодлогоо бас барьж явбал их үр дүнтэй болно гэж бодож байгаа. Тэгээд ажлын амжилт хүсье. Тэгээд энэ